бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр Эдинбург явчаад ирээ. Өнөөдөр одоо цаг 8 цаг 20 минут болж байна. Манай найз ах ихч хоёр Эдинбург явчаад ирээ. Тэгээд хамтдаа Далминд явчаад ирээ. Өөс Эдинбург орё доо гэж бодоод ганцаар болохоор жоохон халгаагаад байсан. Тэгээд тэгэхээр процны юм хийх явчаад тэгээд тэр чинь төөр нь олон галт хэрэгтэй амжин буцаж ирэх яах вэ? Ирэхгүй байвал яах вэ? Хаана хоол идэх үү гэж ажилтны учраас хүмүүстэй явж ирэх юм бол ер нь л гайгүй. За тэгээд Эдинбург болцгаая. Тэгээд түрүү жил бол ямар ч утгагүй амар юу хаашаа яваагүй өнгөрүүлсэн юм л да. Энэ жил бол яриад туршлагатай амар энэ сонирхолтой зүйл хийгээд өөдөөд хийгээд тэгээд аль болохоор зүгээр суухгүй гэртээ байхгүй гэж хэлээд байгаа. За өнөөдөр надтай хамтдаа хөтөлбөр миний влогийг хамт ихээр ирсэн байна. Дэгийг гойж Эдинбург дагуулж явж байгаа тийм явахгүй мөхгүй гэдсэн. Наган брэм гоо шалаасаа өтөр нойрны юм өгч онтоо. Хичээд өнөөдөр сэрэг дааж өгч байна да. За Эдинбург бол Шотландын төв нь. Тэгээ манай амьдардаг хотоос 1 цаг 30 минутын зайтай галт хэрэгээр яваад байдаг. Бидний трейн стейшн амар том. За Эдинбург яваад үзэхэд үнэхээр сонирхолтой том олон үзэх юмтай амар гоё үзэсгэлэнтэй хот байлаа. Тэгээд би тэгэхэд ер нь жуулчдын үзэж харах хэвээр хамгийн чухал газруудыг төгөж аваад ганц хоёрын ер нь үзсэн байгаа. Тэр тухай та хэдэд богино ярьж өгье. За энэ бол Скотийн хөшөө гэдэг газар байгаа. Скот гэдэг хүн зохиолчийн Эдинбургийн алдартай зохиолчийн дурсгал зориулж барьсан. Тэгээд хөшөөг барих явцад барьж исэн хүн нь өгсөн. Тэгээд тэр хүний одоо сүнс нь хажууд нь хөшөөний хажууд байдаг гэж хүмүүс ярилцдаг. Энэ газар бол Сент Джейлсийн сүм гэдэг газар байгаа. Тэгээд Шотландын шашны амир шинжлэлийн төв болж исэн газар гинэ. Тэгээд нэг Jenny Gates гэдэг нэртэй худалдаачин эмэгтэй номлогч руу саналаа шидэж шашны түүх эргэлт болж исэн гэж байна. Тэгээд Шотланд бас вискигээрээ амар алдартай виски хийдэг. Вискийн хүмүүс нь амар дуртай. Тэгээд юу вискиний дэлгүүрүүд бас амар олон байна. За энэ бол Эдинбургийн цамхаг гэдэг нэртэй газар байгаа. Галтуулгын хуучин тэм чулуулган дээр баригдсан хуучин цэргийн газар байсан. Маш олон тэм дайн тулааны гэрч болж исэн газар гинэ. Бургер авч идэх. Keep it going. Here we go. Хайрын шатнд амар хоолой хөдөө өгсдөм байна. Кул алдах гэдэг шүү дээ. Хөөрхнөө халах гэдэг. За энэ Монголоор одоо зайсан толгой дээр гарч ирсэн байна. За та бүхэн ийшээ харуулаарай. Манай хүмүүст. Ийшээ үзэсгэлэнтэй хот байт юм байна. Ийшээ хот гэсэн далай гэсэн үү? Аха. Хот гэсэн далайгийн хэсэг гэж байна. Амар гоё. Насаатай гоё гэж байна. Амар. Одоо бүгдээрээ тийшээ гарна. За дараагийн очиж үзсэн газар бол Калтны толгод гэдэг нэртэй газар байна. Анх Наполеоны дайнд амь өргөцсөн Шотланд цэргүүдийн дурсгалд зориулагдаж бий болсон. Гэхдээ хөрөнгө мөнгө дутснаас болоод талдаа ороод зогссон гэж байна. Тэгээд ер нь бол эрт дээр үед энэ толгод дээр дандаа домгийн шидэт зан үйлүүд хийдэг байсан гинэ.
Ер нь бол бас жоохон алдартай дуу газар. Тэгээд манайхаар бол яг өглөөний гудамж санагцсан. За мэдээж 100 сарын баярын өдрүүд болж исэн болохоор Christmas market Эдинбург дээр гарсан байсан. Тэрийг үзсэн. Янз бүрийн хоол, худалдааны аймаа тэгээд дээрээс нь парк дээр байдаг шиг тийм тоглоомод гарсан байсан. За юу гэж байгаа лээ өөрөө? Энэ юутай яагаад өөрийн? Юугаараа өөрийн? Эндээс болгож үзүүлээ заяа. Бэги. Зүгээр нэ зай хэрэггүй шүү дээ. Йоо, тэр гоё хийнэ. Ой. Тэтэм гоё ш. Доош харуулъя. Энэ үзүүрийг хараарай. Тэг дашаа харагдчих. Оо, одоо дахиад харагдчих. Ийм хараад уурлаа. Ям. Энийг хараад. Энэ амар алдартай хоолны газар гинэ. Тэгээд өнөөд нь энэ байна. Бид хэд энэ Турк хэдэ традиционал оныг авч идэж үзэх чинь. Энэ хагис бэйкон сус. За 3 дахь газар энэ болохоор Pies and Fries гэдэг газар байна. Энэ бас амар алдартай. За явтай юу болсон бэ? Хай. Янтаа юу? Гадаа хөрөлтэй гэсэн юм. За ийм юм байна. За энэ юу вэ? Энэ apple crumble custard байна. Custard гэж юу вэ? Custard нүндүний крем байна. За амтлаад үзтээ. Ямар зүгчин хүн болоо. Бодож байхдаа уцаа шин шүрчгүй дээ хүүхдүүд. Ааста мэдгүй юу юм бэ? Крем л үү? энэ амар өндөг шиг үнэрч шүү. Өндүний крем. Өндүний сараар За. Асантай нүгд. Хитон нөх араас. 6 5 юм уу? Тоор хитон нүг мөрийн араас. 5 7.5. Тэгтээ. Лөө хараа бүртэрч. Тэнд орсон чинь бүр гар бид хий. Due to a reported emergency, all passengers must leave. Би тэгээ бас ирэндээ суулчихсан чинь хөөгд хий. Хөөнөр ингэж одоо хүүгэд гарч ин цаа юу ард хүмүүс хардаа. Зомби гарч юм байна. Тэр оройцоо. Тэр оройцоо. За ямтайс гарцгаая. Зомби гарсан гэж орж ирээд байна да. Тэгээ ямар ч тач нэг юм гэртээ харсан байт юм аа. Тэгээ гал гарсан гэсэн. Тэгтээ нэг тийм том биш. Тэгээ харсан. Тэгээд бүгдэндээ шинэ жилийн төргий бүгдээрээ сайхан амарцгаагаарай.
лайк тараа subscribe хийгээрэй найзуудаа баяр таа.